Нээлттэй нэгэн форум хууль зүйн яамнаас боловсруулсан төрийн бас байгууллагуудын тухай болон нийтэд тустай үйл ажиллагааны тухай хуулийн төслүүдийг төрийн бас байгууллагуудаар хилцүүлэх уулзалт зохион байгууллаа. Уулзалтад хууль зүйн яамны эрх зүйн бодлогын шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн Ариун Туяа оролцож хуулийн төслийн танилцуулгын хилцүүлэгт оролцсон төрийн бас байгууллагын 30 гаруй төлөөллийн саналыг хүлээн авсан юм а. За энэхүү хуулийн төслүүдээр бол төрийн бас байгууллагын үйл ажиллагааг төрийн бас байгууллагын тухай болон нийтэд тустай үйл ажиллагааны тухай хууль гэсэн хоёр хуулиар зохицуулахаар тусгасан байна. За та бүхний хүрэлцэн ирсэн баярлалаа. Тэгээд төрийн бас байгууллагын хуулийн ажлын хэсэг бол ажиллаж байгаа. Төслийн маань нэг эхний драфт гарсан байгаа. Тэгээд ерөнхийдөө манай яамны байр суурь бол одоо дараагийн энэ 4 сартаа багтаагаад засгийн газар оруулаад ерөнхийдөө ингээд энэ хуулиа явуулъя гэсэн ийм бодолтойгоо байгаа. Тэгээд юун түрүүнд одоо төрийн бас байгууллагаас санал аваад нэгтгэе гэсэн яг Эрдэнэ жаргал захирлын хэлснээр би тийм бодолтой байна. Өнөөдөр цаг маань давчуу болохоор өнөөдөр бүх саналаа өгж амжихгүй байх. Би хоёр хуулийнхаа талаар та бүхэнд товч танилцуулга хийгээд тэгээд ерөнхийдөө хуулийн төслийг тараацсан байгаа. Тэрийгээ та бүхэнд танилцаад яг ингээд дараа нь бичгээр дараагийн 7 хоног багтаагаад ингээд саналаа өгвөл бид нар ажлын хэсэгтэйгээ ярьж байгаа. Аль болохоор та бүхний өгсөн саналыг тусахыг хичээнэ. Нэлээд олон жил бас энэ хууль маань өөрчлөгдөх гэж явж байна. Тэгээд сүүлд нь бол төрийн бас байгууллагын хууль гэсэн нэрээрээ явсан зүйтэй юм байна гэж одоо бол бид бол ингэж үзэж байгаа. Гэхдээ та нар саналаа хэлж болно. За энэ хууль маань ерөнхийдөө одоогийн мөрдөж байгаа төрийн бас байгууллага маань нэг 25 зүйлтэй хууль байгаа. Тэгэхээр тэрнийх нь одоо 5-6 зүйлтэн ч байдаг болоо 7-8 зүйл нь бас нөгөө хүчингү болцсон. Тэгээд нэг 10 эдхэн зүйлтэй нэг хууль яваад байгаа. Тэгээд энэ хууль маань 5 бүлэг 25 зүйлтэй байгаа. Тэгээд ерөнхийдөө хуулийн үндсэн зорилго маань одоо иргэдийн эвлэлтэн нэгдэх эрх төрийн бас байгууллага эрхийг баталгаажуулахад ер нь гол зорилго нь бол оршиж байгаа. Энийг бол та бүхэн мэдж байгаа. Зорилт нь болохоор ерөөсөө энэ дээр төрийн бас байгууллага гэж ямар байгууллага байх вэ? Яаж үүсгэн байгуулах вэ? Төрийн бас байгууллагыг одоо ямар үүрэгтэй байх вэ? Тийм ээ, яаж татан буулгах вэ? Одоо энэ бүх зохицуултыг бол эрх зүйн үндсийг нь тодорхойлоход энэ хуулийн маань гол зорилго нь оршиж байгаа юм аа. Тэгээд та бүхэн төсөл байгаа болохоор би нэг нуршилгүй ерөнхий юмудаа яриад явъя гэж бодож байгаа. Та бүхний саналыг сонсохын тулд надад илүү цаг их хэрэгтэй байгаа. За хуулийн өөрчлөлт хүрээ маань ерөөсөө ашигын төлөө бас байгууллага гэж 6-гийн 1-ийг заасан байгаа. Энэ байгууллагад энэ хууль маань үйлчлэн тусгаалдан хуулиар үйл ажиллагаа явуулдаг бас байгууллагууд байдаг. Жишээлбэл улаан загалмаа нийгэмлэгч байдаг юм уу? Эдгээр нь бол тусгаалсан хуультай учраас энэ хууль маань хамаарахгүй маа гэсэн юм залт байгаа. Тэгээд Монгол улсад байгаа олон улсын одоо энэ төрийн бас байгууллагууд мөн энэ хууль бол үйлчлэх юм аа тэр байгууллагууд. За тэгээд зарчим гэж шинээр бол зарчмууд оруулж ирж байгаа. 4 зарчим байгаа. Гишүүдийн болон нийтийн эрх ашигыг төлөөлөх, хүний эрх хэрэгчлөө гендерийн тэгш байдлыг хүндэтгэх, за төрөөс хараат бус байх, үйл ажиллагааныхаа ил тод байдлыг хангаж ажиллах гэсэн ийм 4 үндсэн зарчимтай байна гэж хуулийн төсөлтөөр бол зааж өгсөн байна. За тэгэхээр төрийн бас байгууллагын үндсэн шинж юу юм бэ гэхээр та бүхэн мэдж байгаа. Ерөөсөө гол шинж маань дөрөндөө заасан зорилготой нийцсэн үйл ажиллагаа явуулах хэрэгтэй тийм ээ. Ерөөс төрийн бас байгууллагын гол шинж. Тэрнээс гадна нөгөө үйл ажиллагаанаас олсон орлого, аж ахуй үйл ажиллагаа явуулах эрхийг нь бол ер нь бас одоо энэ төсөлтөөр ч гэсэн байгаа л да. Үйл ажиллагаанаас олсон орлогоо зөвхөн нөгөө 4 заасан зорилгодоо л одоо ашиглах хэрэгтэй. Тэрнээс гадна орлогыг ашигыг хуваарлахгүй гишүүдэд ийм үндсэн шинжтэй энийг бас мөн хуулийн төсөлтөд зассан байгаа. Ноогд ашиг хуваарлахгүй гэсэн үг тийм ээ. За одоогийн хуулинд байгаа төрийн бас байгууллагын хэлбэр маань гишүүнчлэлт хөгсөн энэ яг мөн адил бол одоогийн төсөлтөд бол ороо явж байгаа. Тэгээд гишүүнчлэлт төрийн бас байгууллагыг болохоор нөгөө холбооны хэлбэрээр гишүүнчлэлт төрийн бас байгууллагыг сангийн хэлбэрээр байгуулж олно гэсэн энэ заалт маань үргэлжлээд энэ хуулинд ороо явах юм аа. За төрийн бас байгууллагын нэр гэсэн ийм шинэ зүйл орж байгаа. Төрийн бас байгууллага маань мэдээж нэртэй байна. Тэгээд нэрнийхээ ард төрийн бас байгууллага юм уу ТББ гэсэн ийм тавчлыг бол хэрэгжилж явна. Тэгэл одоо нөгөө одоогийн төрийн бас байгууллагч байгаа хэлбрээсээ хамаарат одоо клуб одоо холбоо юу гэдгийг энэ нь бол бас мөн нээлттэй ингэж авна. За нэг хариулж байгаа зүйл гэх юм бол ижил чиглэлийн болон ийм төстэй үйл ажиллагаа эрхэлдэг ийм төрийн бас байгууллагууд нэгдээд бүр үндэсний хэмжээний ийм төрийн бас байгууллага байгуулахаас бусад тохиолдолд Монголын юм уу үндэсний гэсэн нэр ашиглахгүй байх. Ийм хариулга заалт бол орж байгаа.
энэ дээр та бүхэн бас саналаараа өөрөө энийг хэрэг дэлгэрүүлж асуух гэх юм бол бас нэлээ юмнууд гардаг болохоор тийм ээ практикт гарсан болохоор одоо ийм юуг оруулж байгаа юм байл. Энийг дараа нь хилцүүлэг хийх үедээ бүгдээрээ ярьж болох юм аа. За төрийн бас байгууллагын эрх гэхээр та бүхэнд энийг уншаад өгчий. Хууль тогтоох бүс эрх мэдлийн байгууллагаас гаргах шийдвэрийн төсөл боловсруулах хэрэгжүүлэхэд оролцох хэрэгтэй. Нийтийн эрх ашигыг хамгаалан төрийн бас байгууллага албан тушаалтан болон шүүхэд гомдол нэхэмжлэл гаргах хэрэгтэй. Төрийн байгууллагын үйл ажиллагаанд төрийн байгууллагын үйл ажиллагаанд төрийн бас байгууллага маань хөндлөнгийн хяналт тавих эрхтэй байгаа. Мөн их хурл засгийн газар ерөнхийлөгч төрийн болон орон нутгийн байгууллагаас гаргасан шийдвэр болон үйл ажиллагаанд албан ёсны байр суурьаа илэрхийлэх, энэ талаар олон нийтэд хүргэх ийм болон за мөн хуульд заасан бус эрхүүд бол төрийн бас байгууллага идэх юм аа гэдгийг хуульчилж гисэн байна. За түрүүн хэлсэн аж ахуйн үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Төрийн бас байгууллага энэ зорилгодоо нийцсэн байх ёстой тийм ээ. Тэгээд тэр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх шийдвэрийг маань хэн гаргах вэ гэхээр нөгөө дүрм заасан эрх бүхий этгээд энэ шийдвэрийг гаргана. Тэгээд олсон орлогыг дүрм заасны дагуу захиран зарцуулна. Ноогдлоо шиг хуваарлахгүй гэсэн энэ юм маань энэ зүйл заалтанд ороод явж байгаа. Төрийн бас байгууллагад хариулах зүйл гэд одоо ч нэг хэд байдаг баха тийм ээ. Нэгдүгээр төрийн бас байгууллагад албатан элсүүлэхгүй гэж байгаа. Хоёрдугаар үйл ажиллагаанд албатан хамруулахгүй гэж байгаа. Гуравдугаар нь зорилгодоо нийцээгүй үйл ажиллагаа явуулахгүй тийм үйл ажиллагаа эрхлэлийг хориглож байгаа. За үйл ажиллагаанаас олсон ашигыг хуваарлах энэ бол мөн хориглож байгаа. Татан буугдсан төрийн бас байгууллагын хөрөнгийг нөгөө ижил чиглэлийн төрийн бас байгууллагад хуваарлана гэсэн зарчим байдаг. Тэрнээс өөр байгууллагад бол энийг хуваарлах ёсгүй маа гэдгийг мөн харьцуулж оруулж байгаа. За нийгэм дүүлждэг төрийн бас байгууллагууд маань сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчид, за мөн бие даан нэр дэвшигчдэд одоо элдв төрлийн хандив өгөх, бэлэг өгөх, хандив өгөх энэ сурталчилгаанд оролцохыг мөн хариулж байгаа. За тэгээд бүх төрийн бас байгууллагууд маань мэдээж сонгуульд нэр дэвшүүл хэрэггүй байгаа тийм ээ. Эдрийг бол хуулиараа хариулаад өгч байгаа. За төрийн бас байгууллага маань мэдээж үйл ажиллагааны тайлан, мөн санхүүгийн тайлан гаргана. Энийг бол би нэг наривчилж юу дээр оруулсангүй яа гэх юм бол хуулийн төсөл заасан болохоор та бүхэн ч гэсэн мэдж байгаа яг л нөгөө хуучин хэлбэрээр тайлангаа аваад явах юм аа. Зүгээр нийтэд тусдаа үйл ажиллагаа эрхэлдэг статут авсан төрийн бас байгууллагууд бол арай өөр тайлангаа хаана нөхөө гэдг нь дараагийн хуулиараа болчихоос энийг би бол ингээд тавчлаад архичээ гэж бодож байна. Төсөлтөр бол байгаа. За төрийн бас байгууллагын санхүүжилт нь одоогийн хуулийн дээр нэг 3-аас 4 заалт байдаг шиг санаж байна. Тэгээ тэрийг арай дэлгэрүүлсэн. Ер нь бол бас компанитай ер нь ижил төстэй чиглэлээр одоо хандив байна. За тэгээд нөгөө гишүүнчлээ төрийн бас байгууллагууд болохоор гишүүний татвар авч олно. За нөгөө түрүүн ярьжсэн аж ахуй үйл ажиллагаанаас авсан орлого байгаа. Дээрээс нь нэмээд байгууллагын мөнгө хөрөнгийг банкнд хадгалуулсны хүн нэмж орж байгаа. За улсын төсвөөс алгасан хөрөнгө гэж орж байгаа. Өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг худалдаж буюу түрээслэл ашиглуулснаас олсон орлого эдрийг бол хуулийн төсөлд нэмж оруулж байгаа. Нөгөө дөрв дээр нэмээд тэгэхээр санхүүжилтээр бас арай жоохон нээлттэй болж байгаа болов. Гэхдээ яг та нар төрийн бас байгууллагын чиглэлээр ажилладаг болохоор биднээс илүү одоо нэмэх юу вэ гэдгийг саналаа хэлэх ба. Албатан татан буулгах тийм ээ. 32-1 зааснаар албатан татан буулгаж байгаа. Энд нэг юм нэмж орж байгаа. Төрийн бас байгууллагыг татан буулгахыг одоо татан буулгах нь албатан татан буулгах нь гитсэн боловч хэн одоо нэхэмжил гаргах юм яаж албатан татан буулгахын гэдэг зохицуулт нь байхгүй. Тэгэхээр бид нар төрийн бас байгууллагыг өнөөдөр бүртгэлийн байгууллага бүртгэж байгаа учраас төрийн бас байгууллага ноцтой эсвэл удаа дараа одоо тийм одоо хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх юм бол улсын бүртгэлийн байгууллага маань шүүхэд нэхэмжил гаргаж болох юмаа гэсэн энэ заалтыг мөн дэлгэрүүлж оруулж байгаа. За дараагийн энэ бол одоо аль та бүгдийн мэддэг заалтуудаа нөгөө төрийн бас байгууллагын эрх барих дэд байгууллагуудаа яг ижлэгэн гишүүнчлэгүй төрийн байгууллагатай удирдах зүйл байдаг тийм ээ. Гишүүнчлэлтэй төрийн бас байгууллагын эрх барих дэд байгууллагын бүх гишүүдийн хурал байдаг. Энэ бол яг энэгээрээ явна. Тэгээд эдрийнх нь удирдах зөвлөлийн мөн бүх гишүүдийн хурлын бүрэн эрх юмнууд нь бол бүгд ингээд энэ хуулийн төсөлтэй байгаа учраас маршаад хэрэггүй болов гэж бодлоо. Энэ бол нөгөө ойлгомжтой шүү дээ. Хэлбэр нь хуралдаан байна, саналаа олон хин шийдвэрээр гаргана гэд ерөнхийдөө яг л нөгөө зарчим маань ингээд явж байгаа болохоор ингээд архив хийж чадчих.
За төсөл дээр нэг орж ирж байгаа шинэ бүлэг байгаа. Энэ нь болохоор ашиг сонирхлын зөрчилтэй хэлцэл тооцогдох нөхцөл гэдэг. Энэ нь болохоор одоо удирдах зөвлөлийн гишүүн эсвэл гүйцэтгэх удирдлага нь хилцэлд орохдоо төрийн бас байгууллагынхаа одоо байр суурийг гэдэг юм уу одоо ихэнд тэргүй ээлжинд тавих ёстой. Тэгэхээр энэ хүмүүс маань хилцэлд орохдоо нөгөө тал болох эсвэл тэр хилцэлд төлөөлөгч болон зуучлалаар оролцож байгаа. За эсвэл хилцлийн үр дүнд үүсэх орлогоос хувь ашиг хүртэж байгаа бол энийг ашиг сонирхлын зөрчилтэй хилцэл гинэ гэсэн ийм шин залд орж байгаа. Тэгээд нэлээд дэлгэрэнгүйгээр хэрвээ мэдсээр ээж ашиг сонирхлын зөрчил чинь мэдж байгаа шүү дээ. Нөгөө тал нь жишээлбэл хамаатан садан байд юм уу, ах トゥ байд юм уу те нөгөө хилцлийн нөгөө тал нь мэдсээр ээж ийм хилцэл хийж байгаа төрийн бас байгууллагын удирдлага байх юм бол одоо түрүү миний хэлсэн төрийн бас байгууллагын ашиг сонирхлыг тэргүй ээлжинд тавих ёстой. Гэхдээ хэрвээ энэ хилцлийг нь хууль бус юм а гэж үзэх юм бол одоо хэн нэгэн этгээд энийг шүүхэд нэхэмжил гаргах бол эрхтэй байгаа. Шүүхийн хэлслийг хүчингү тооцох мөн эрхийг нь хуулиар өгсөн байгаа. За дараагийн хууль маань нийт төстэй үйл ажиллагааны тухай хуулийн төсөл байгаа. За энэ хуулийн төсөл шинээр гарч байгаа гэдэг утгаараа ер нь бол 2000 засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт энэ нийт төстэй үйл ажиллагааны тухай хуулийг батлуулаад энэ иргэний нийгмийн нөгөө байгууллагын санхүүжилтийг шинэ хувилбаруудыг бий болгоё гэдэг ингээд заасан байгаа. Энтэй холбогдуулаад энэ нийт төстэй үйл ажиллагааны тухай хуулийг ер нь өмнө нь бол ярьж л байсан. Тэгээд ингээд тусдаа ингэж юм хууль хийхээр ингээд төслийн бид нар боловсруулсан байгаа. За яагаад ийм хууль батлуулах болсон юм бэ? Ямар үндэс шаардлагаар ингэж батлуулж байгаа юм бэ гэдэг нь болохоор нэгдүгээрт нь төрийн бас байгууллагын удирдах зохион байгуулалтын талаасаа ерөнхийдөө эрх зүйн орчин бүрдсэн гэж үзэж байгаа одоо. Хоёрдугаарт нь нийгэм чиглэсэн үйл ажиллагаанаас төрөөс нөгөө дэмжих зохицуулт их бага байна. Одоо засгийн газрын хуулинд байдаг нэг заалт байдаг шүү дээ. Нөгөө засгийн газрын зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх гэдэг заалт байдаг хэдий ч энэ ер нь бараг хэрэгждэггүй шүү дээ тий. Энэ мэтчлэнгээс болоод ер нь тэр төрөөс зарим нэг чиг үүрийг төрийн бас байгууллагуудаар хэрэгжүүлээ. Энд нь тодорхой хэмжээний санхүүжилт өгье. Ингээхийн тулд тэр байгууллага маань ямар байгууллага байх вэ тийм ээ? Ямар статустай байх юм бэ? Бүгдээрээ ингээд ийм байгууллага болчих юм уу? Энийг зохицуулах үүднээс энэ хууль маань гарч байгаа гэж та нар ойлгож олно. За нөгөө нөгөө нийгэмд үйлчлдэг, гишүүдэд үйлчлдэг гэсэн тэр ангиллын ач холбогд хууль зүйн үр дагаврыг бас тодорхой олоход энэ хууль их чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа. За хууль маань мөн 5 бүлэг 21 зүйлтэй. За нийтийн төсвийн тулд явуулж байгаа үйл ажиллагааг нэгдүгээрт нь дэмжих, хоёрдугаарт нь олон нийт түгээн дэлгэрүүлэх, гуравдугаарт нь нийгэмд гүйцэтгэх үүрэг оролцоог нэмэгдүүлэх. Ерөөсөө энэ хуулийн зорилго маань тэр төрийн бас байгууллагыг төрөөс тодорхой хэмжээгээр санхүүжүүлэхэд бас энэ хуулийн төслийн хууль хэрэг гарах юм бол чухал ач холбогдолтой маа гэж үзэж байгаа. За нийт төстэй энэ хуулиар юу зохицуулах вэ гэхээр нийт төстэй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага гэж юу юм бэ? Энэ ямар үүрэгтэй байгууллага байх юм? Тэрийг ямар журмаар энэ байгууллагын статусыг олж авах юм? Тэгээд хэрвээ ийм байгууллага маань ямар үйл ажиллагаа явуулсныг нийт төстэй үйл ажиллагаа гэж хэлэх юм тийм ээ? Энэ статусыг нь ямар тохиолдолд цоцлох вэ? Төрөөс ямар санхүүжилт үзүүлэх вэ гэсэн энэ зохицуултуудыг энэ хуулиар зохицуулах юм аа. За тэгэхээр нийт төстэй үйл ажиллагаа байгуулдаг тэгэхээр байгууллага маань ямар байгууллага байх юм бэ гэдэг дээр болохоор нэгдүгээрт нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалan сайн дурын үндсэн дээр ашигын төлөө бас үйл ажиллагаа явуулдаг. Хоёрдугаарт нь нийгэмд үйлчилдэг төрийн бас байгууллагаар заавал бүртгүүлсэн байх ёстой. Өөрөөр хэлэх юм бол нийт төстэй үйл ажиллагааг гишүүдэд гишүүдэд үйлчилдэг төрийн бас байгууллагууд энэ статусыг олохгүй гэж энэ хуулийн төслөөр бол явж байгаа. Тэгэхээр та бүхний санал ямар байх вэ? Ер нь бол нийгэмд үйлчилдэг төрийн бас байгууллагууд ийм статус авах эрхтэй байх нь. За тэгээд маш олон төрлөөр үйл ажиллагааны төрөл нь байна. Энийг хэлээ авчий да. Нэгдүгээрт нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, байгаль хүрээлэн байгаа орчныг хамгаалах, шинжлэх ухаан технологийн дэвшлийг дэмжих, нийгэм эдийн засгийн хөгжлийг хөгжүүлэн дэмжих, ардчлал, хүний эрх хэрэгчлөөг хамгаалах, соёл урлагийн болон түүх, өв уламжлалыг хадгалж хамгаалах, хөгжүүлэх, ялгуурлан гадуурхалтыг устгах,
ядуурлыг бууруулах, гамшигаас хамгаалах хүмүүнлэгийн үйл ажиллагаа, цөөнхийн эрх ашигыг хамгаалах, хэрэглэгчдийн эрх ашигыг хамгаалах болон нийгмийн сайн сайхны төлөө сайн дурын үндсэн дээр ашигын төлөө явуулж байгаа хууль ёсны бусад үйл ажиллагаа гэж байгаа. Тэгэхээр нийт төстэй үйл ажиллагаа маань маш олон чиглэлээр ажиллах боломжтой. Тэгэхээр энийг бол энэ чиглэлээр ажилладаг бүх байгууллагууд маань энэ статусыг авах боломжтой болох нэ ийм үйл ажиллагаануудыг хийхэд төрөөс дэмжлэг үзүүлэх нэ гэж ойлгож байна. За нийт төстэй үйл ажиллагаа автаа бол зөвхөн бүртгүүлсэн нөгөө нийгэм дүүлждэг төрийн бас байгууллагууд маань бүгдээрээ шууд нийт төстэй үйл ажиллагааны статустай болчихгүй. Эндээс бол шалгаруулалт хийх маягаар бүрдүүлж агаад ингэж авах хэрэгтэй. Тэгээд бүрдүүлэх баримтчгуудыг би энд дурдсан байна. Батлсан маягтын дагуу гаргасан хүсэлт байх нь санхүүгийн тайлан байх нь ерөөсөө нийтэд төстэй үйл ажиллагаа эрхлэх төрийн бас байгууллагын маань гол шалгуур нь нөгөө нэг хөрөнгийнхаа 50-аас дээш шувийг, орлогынхаа 50-аас дээш шувийг нөгөө нийтийн сайн сайхны төлөө зарцуулсан байх ёстой гэдэг. Энийг батлсан тийм санхүүгийн тайлан байх ёстой. За мөн нийт төстэй үйл ажиллагааг сүүлийн 2 жилээс доошгүй хугацаанд ер нь статус аваагүй мөртлөө бид нар одоо ингээд хэрэгжүүлсэн тийм ээ санхүүгийн тайлан маань энэ байна, үйл ажиллагааны тайлан маань энэ байна гэсэн тухай баримтаа өсөх юм байгаа. Тэгээд татврын өргөө бах ийм шаардлагуудыг бол тавьж байгаа бүрдүүлэх баримт бичгээр. За тэгээд төрийн бас байгууллагын түрүүнд шилжсэндээ төрийн бас байгууллагын юу нийт төстэй үйл ажиллагаа эрх төрийн бас байгууллагын гол шаардлага маань нөгөө 50-аас дээш шив. Тэгээ ашигынхаа 50-аас дээш шивийг одоо энэ нийт төстэй үйл ажиллагаанд зарцуулсан байх ёстой. Тэгээд нийгэмд үйлчлдэг төрийн бас байгууллага ёстой гэдэг 50 шаардлагыг давхартаа тарцсан байна. За нийт түрүүн хэлсэн бүрдүүлэх баримт бичгүүдэд бүрдүүлээд эрх бүхий байгуулахад хүсэлтээ гаргана гэж байгаа. Одоогийн хуулиар эрх бүхий байгуулах нь хууль зүйн яам байхаар ер нь төсөлд явж байгаа. Гэхдээ ажлын хэсгээр ч гэсэн яригдаа татврын байгууллага байвал яадгийн, бүртгэлийн байгууллага байвал яадгийн гэсэн олон бол санал одоо энэ бичслээгүй байгаа. Одооний таамлын төсөл дээр бол хууль зүйн яам гэсэн байдлаар бол явж байгаа. Энэ дээр бас та нар саналаа өгөөрэй. Тэгээд тэр хүсэлт гаргасан байгууллагын одоо тэр баримт материалуудыг шалгаад тэр статус авах боломжтой гэх юм бол эрх бүхий байгууллага маань 1 сарын дотор өөрийнхөө веб хуудсандаа байршуулад ингээд төрийн бас байгууллагын нэр бус юмаа бол зарлана гэж бол хуулийн төслөөр засгсан байгаа. Статусын хугацаа нь бол 3 жил байна. Тэгээ 3 жилээр сунгаад явах юмаа гэсэн ийм байдлаар хуулийн төсөл туссан байгаа. За ямар тохиолдолд энэ нийт төстэй үйл ажиллагааны статус авсан байгууллагын энийг юу эрх хэмжээг нь цоцлох юм бэ гэхээр нэгдүгээрт нь нөгөө түрүүн хэлсэн хэрвээ нөгөө ашигынхаа 50-аас доош шувыг зарцуулсан байх юм бол статусыг цоцлох нэ заавал 50-аас дээш шув байх ёстой гэж хуулиндаа заагдсан байгаа. За үндсэн үйл ажиллагааны зорилготойгоо нийцээгүй үйл ажиллагаа явуулсан гэж үзэх юм бол мөн энэ статусыг цослох ёстой, мөн татвараа төлөөгүй, татврынхаа төлбөрийг өрийг барагдуулаагүй тохиолдолд мөн энэ статусыг цослох ийм 3 үндэслэл оруулсан байгаа. За хүлээх үүрэгүүд байгаа. Энийг бол та бүхэн хараараа. Одоо тайлангаа цаг хугацаанд нөх ёстой, тайлан олон нийтэд нээлттэй байх ёстой, тайлангаа одоо нөгөө вебсайт юмнуудаа байршуулах ёстой гэдэг одоо яг л тэр байгууллагуудын хүлээх үүрэгтэй ажиллах юм юмнуудыг хэлсэн. Энийг бол дэлгэрэнгүй уншаад яах вэ? Төсөл та бүхэнд байгаа болохоор. За тэгээд нийт төстэй үйл ажиллагааны статус авсан төрийн бас байгууллагууд маань төрөөс ямар дэмжлэг үзүүлэх юм бэ гэдэг чинь нэгдүгээрт нь татврын хөнгөлөлт чөлөөлөлт, хоёрдугаарт нөгөө төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг давуу эрхтэйгээр ашиглуулах, за гуравдугаарт нь одоо нөгөө засгийн газрын хуульд байгаа төрийн заримчийг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх гэдэг дээр энэ дээр бол нэлээд том журам гаргаад төрийн нэлээд одоо зөвхөн ажлын хэсгийн гишүүдийн яриагаар бол нэлээд олон үүргийг төр өөрийнхөө нуруунаас аваад төрийн бас байгууллагуудад юу яах боломжтой маа гэсэн юм гарч байгаа. Хэрвээ энэ хууль батлагдах юм бол ямар чиг үүргийг ингэж төрийн бас байгууллагууд хэрэгжүүлж болох вэ гэсэн зэрэг чагсаалт юм бас гарах байх гэж би бодож байгаа. За ингээд ерөнхийдөө энэ хуулийн маань төсөл бол ийм байгаа. Ер нь бол олон улсад зарим улсуудыг ингээд судлахад нийт төстэй үйл ажиллагааг ганцхан төрийн бас байгууллагаар хязгаарлагдгүй юм байлээ. Компани энэ төр бол бас нийт төстэй үйл ажиллагааг авдаг.
За бид нар ажлын хэсэг болон ерөнхийдөө хууль зүйн яам одоо холбогдох хүмүүс судалсны үндсэн дээр эхний ээлжинд одоо компани болоо зөвхөн төрийн бас байгууллагадаа энэ статусыг агууд одоо явах нь дээр юм байна. Тэгээд төрийн бас байгууллага маань өнөөдөр энэ одоо их ашиг тустай, энэ их боломжтой юм байна гэд практикт ингэж харах юм бол цаашаа олон улсын жишгийг дагаад, бус орны жишгийг дагаад компаниудад ч гэсэн нийт тустай үйл ажиллагаа үзүүлэх юм бол бас мөн төрөөс ямар дэмжлэг тустай үзүүлэх гэсэн юм зохицуулт яаж болох юм а гэдэг үүднээс зөвхөн төрийн бас байгууллагыг оруулсан байгаа шүү. Тэгээд та бүхэнд анхаарал тавьсан баярлалаа. Төсөл та бүхний гар дээр болохоор одоо та бүхэн саналаа хэлнэ үү? Та нарын саналыг бол их баяртайгаар хүлээж авах болно. Монголын тийм юм гэсэн байгууллагууд их зөндөө авсан. Тэрийг одоо яах юм бэ? Дараагийн асуулт нь юм дээр одоо энэ улаан зарлал маань өөрөөр чинь тэгээд энэ байгууллагуудын төрөмс авах хууль тэгэхгүй энэ хамаагүй гэдэг. Тэгэхээр тэр хуучин статусаараа тэгээд үргэлжлэх юм уу? Энэ аль хэр нөгөө тэгшаараас ихний аль хэр харж байгаа юм болоо гэсэн нэг асуулттай. Тэгээд дараагийн хууль дээр болохоор тэр нөгөө давталтын 50-аас дээш хувийг яг нийтийн тусдаа үйл ажиллагаанд зарцуулаагүй болох гэсэн асуулт байгаа байхгүй. Тэгэхээр тэр 50% яг юугаар цалин захиргаа үйлчлэгийн зардалтай ярьж байгаа юм уу? Яг ямар зардалтай 50% яриад байгаа юм бэ гэж бодлоо. За хэрвээ Монголын үндэсний гэснийг хариулсан энэ заалт маань хэвээр батлагдах юм бол мэдээч яриг одоо тэр Монголын үндэсний гэсэн бүх тэр төрийн бас байгууллагууд бол нэрээ салах шаардлагатай болно. Энэ яагаад ингэж гарсан бэ гэхээр иймэрхүү ойлголцууд гарсан юм байна. Монголын үндэсний гэсэн нэр аваад авчдаг. Гэтэл одоо нэг чиглэлээр ажиллаж байгаа маш олон төрийн бас байгууллагууд байдаг. Нэг нь Монголын одоо тийм төрийн бас байгууллага гэдээ авчдаг. Гадаад одоо энэ нь очихороо нөгөө гадныхан чинь ингээд зөвхөн Монголыг төлөөлж байгаа яг энэ одоо ингээд яг Монгол улсыг төлөөлж байгаа юм байна гэдээ ойлгочдөг юм байна. Тэгэхээр ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд цогцоор яг нэг чиглэлээр үйл ажиллагаа явуулахаас бусад тохиолдолд энийг хариулахгүй бол бусад төрийн бас байгууллагууд одоо тэгээд дараагийнх нь төрийн бас байгууллага дахиад нөгөө гадны байгууллагатай холбогдох гэхээр бид нар чи одоо танаа нэг одоо тийм Монголын яг энэ чиглэлийн төрийн бас байгууллагатай ингээд тогтоосон танаах одоо юу вэ гэсэн асуудал үүсдэг гэдэг ийм агуулгаар ерөнхийдөө энэ заалт маань орсон юм байлээ. Тэгээд зүгээр энэ хэрвээ энэ хууль энэ заалт маань ингээд батлагдах юм бол мэдээж яриг таны хэлсэн дэр Монголын үндэсний гэсэн төрийн бас байгууллагууд бол нэрээ өөрчлөх шаардлага гарна. Хувийн эмчлийн хамсаар яг ижил төстөө эргэтгэж байдалтай хандах ёстой болохгүй төрөөстэй. Яг хувийн эмчлийн компани аж ахуйн нэгж байгуулсан болохоор Монголын үндэсний хөрөнгө оруулалтын банкыг нэг зүгээд гэж боддог. Төрийн бас байгууллагын нэг зүггүй болохгүй юм шалтгаан байх ёсгүй байхгүй. Нэгдүгээр хэрвээ төрийн бас байгууллага нэг шаардлага тавьж байгаа бол хувийн эмчлийн аж ахуйн нэгж компани байгуулах гэсэн ажлын шаардлага байна. Бид нар ч гэсэн Монголын үндэсний шаардлага болсон шүү дээ. Харин бүр явж нэг хүн нэг бүлэг хүмүүс нэг гэр бүлийн харийн эрх шиг хамгаалсан бид нартай бүр ашиг олсон тийм бүр явцсан байгууллага байгаа шүү дээ. Аж ахуйн нэгж байгууллага. Зарчмын асуудал нэмтэй. Хоёрдугаар бол нэг шилдэг төрийн бос байгууллага гэхдээ хоёрдугаартай саналын үйл бүх одоо нөгөө ашигын төлөө байгуулдаг бас энэ сангууд шүү дээ. Уг нь бол нөгөө эвний тухай сангийн эрх зүйн зохицуулалтын тусдаа нэг зүйл байсан. Тэрийг хийгээгүй. Зөвхөн олон нийтийн болон шашны сангийн сангийн үйл ажиллагааг тусдаа одоо эрх зүйн зохицуулалтаар байнга заасан байгаа. Энд бол миний ойлгож байгаа зөвхөн улс төрийн нам үйл төчний эвлэлд юу хамаарах байгаа шүү дээ. Улс төрийн нам үйл төчний эвлэлтэй. Сангийн асуудал энэ ч орж байгаа. Яг нэг маш олон одоо аж ахуйн нэгж байгууллага тэр компаниуд сан байгуулаад тэрийгэ төрийн бас байгуулж бүртгээ тэр санаа нь үндсэндээ тэр тухайн аж ахуйн нэгж байгууллагын тэр хүмүүсийн ашиг сонирхлыг хамгаалдаг өөрсдөө сурчлагдаг гэсэн болж байгаа тийм. Яг энэ дээр бас анхаарал тавьж тийм нэршил асуудал. Тухайн байгууллага санхүүгийн зарцуулалтын 50-аас дээш хувийг нийтэд тусгай үйл ажиллагаанд зарцуулж энийг яаж шалгах вэ гэсэн чимээчлийн асуудалтай агуулга нэг байгаа юм л да. Тэр өдөртний энэ санхүүжилтийг оруулаад нэг тустай гэж үзэх үү? Дээрээс нь янз бүрийн сан гэдэг архины өдөр жишээ ийм харилцаа хонсорч ингэж сан нэр байгуулждаг. Гэх мэт ардтын нэрээр нөгөө нуугдаж орж ирдэг асуудал маш их байдаг. Энд дээр хугацтай байх юм шүү. За тэгээд энэ 16-гийн 1-2
нөгөө дэмжих зохицуулалтын дотор 16-ийг ойлгож татварын бөмбөг чөлөөлөлт үзүүлэх гэсэн байна. Энийг бол баа бигүүл иргэнгүй нөгөө мэдэж чадмаар байна. Яг ямар дэмжлэг байна. Энд дээр тийм татвар оруулах. Энд дээр үндсэн бид нар юмаа зааж өчрөөд эргээд одоо энэ татварын багцуудуудтай энэ бодийн дагуу татварын багцуудыг тэрэнд тэгж өөрчлөлт оруулах гэмээр байгаа. Яг үгүй бидний байдлаар өөрчлөлт. Тийм нэгэн 3 төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг давуу эрхийг ашиглуулах гэж. Энэ заалт маань миний санджаар би нөгөө хуулийн нэрийг санах юм л да нөгөө орон нутгийн төрийн юм орон нутгийн төрийн өмчийн объектыг хувийн гишүүнээс даавал ашиглуулах бай гэдэг юм хуулиар байна. Тэгээд ялангуяа орон нутгийн байгууллагыг дэмждэг байсан нөгөө аймгийн захиргааны болон байдаг байсан төрөлх болгоомжтой зүгээр тагцаа. Тэр энэ талбарт тэрнээ өөрчлөлт хийхдээ энэ байгаа бол биш сайн. Тэр өөрөө хуулиар өөрчлөлт хийж таардаг. Олсон орлого ба штэ. Тэр орлогын чинь та нарт цалингаа тавина орлогоноос тийм үү? Цалин байдгийм үү? Юу байдгийг түрээс байдгийм бүх юмаа төлөөд тэгээд тэр үлдсэн ямар хэмжээний орлогын нийтийн сайн сайхны төлөө орлогынхаа хичнээн хувийг сайн сайхны төлөө зарцуулсан бэ? Би ашиг буруу яриад байна л да. Орлогынхаа хичнээн хувийг сайн сайхны одоо нийтийн төсвийн төлөө зарцуулсан бэ гэдэг бодох байхгүй. Тэр 50% гэдэг маань нөгөө цалингаа хасаад тийм үү? Одоо тэр олсон орлогоосоо одоо бүх юмаа хасаад тэгээ үлдсэн хичнээн хувийнх нь юм одоо тэр орлого үлдтгийн тэрнийхээ 50-аас дээш хувийг нь заавал нийтийн сайн сайхны төлөө зарцуулсан байх ёстой гэсэн агуулга. Тэр зөвлөлийг нөгөө яг дэлгэрэнгүй оруулах хэрэгтэй гэдэг дээр бас хамлыг авлаа. Бид нар юу яа те зөвлөө тодорхой болгоё. 16-гийн 1-2-ыг юуг дэлгэрэнгүй болгох гэдээсэн бэлээ. Давуу эрхтэйгээр ашиглах гэдгийг арай буруугаар ойлгоцсон юм шиг байна. Тэр нь болохоор төрийн байгууллагын одоо нөгөө нэг хажуу төрийн бас байгууллага одоо түрээсээр ч юм ороод ингээд суучна гэсэн үг биш л те. Одоо нөгөө гаргасан гэдэг байгаа шүү дээ. Тэр биш. Давуу эрхтэйгээр ашиглах гэхээр аливаа орон нутагт байдаг юм уу? Бусад байгууллагуудад төрийн бас байгууллага үйл ажиллагаа явуулдаг шүү дээ. Одоо хилцүүлэг одоо ийм байдлаар хилцүүлэг тий иргэний танхимын тэр тохиолдолд одоо жишээлбэл орон нутагт ороход бид нар бол холбоот хуулиуд нь одоо бүгдэнд нь өөрчлөлт оруулж байгаа. Тэ орон нутагт очиод төрийн бас одоо нийтийн статусаа төрийн бас байгууллага хилцүүлэгч байдаг юм уу энэ өөрийнхөө ажил хийх юм бол энэ өөрөө байраар хангаж өгөөч ингэж гэсэн агуулга болохоос биш нөгөө түрээсээр тэр төрийн байгууллагад ороо суучна гэсэн агуулга биш шүү. За тэрийг хэрэг ойлгомжгүй авах юм бол тодруулж байна. 16-гийн 1-2-оос нь. За татварын хөнгөлөлттэй холбоотой асуурыг татварын байгууллагатаа бид нар ярьж тий татварын хуулинд бүр дэлгэрэнгүй оруулах гэж байгаа шүү тий. Энэ бол тий энэ хуулиндаа бол оруулах боломжгүй татварын хуулиндаа оруулж байгаа. Энэ талаар тий ямар хөө байх вэ гэдэг саналаа бас хэлж байна. Тий ер нь дагаад маш олон хуулинд өөрчлөлт орох юм. Улсын бүртгэлийн бүртгүүлэх тухай энэ 7-7 дээр энийг жоохон тодруулахгүй бүртгүүлэх ажил гэдэг байна. Бүхэн үсгэн байгуулагчдын анхаа зургтай гэдэг. Би энэ дээр бас нэлээд маргаж ирсэн юм. Яг тэгвэл одоо 1000 үсгэн байгуулагч юм 1000 хүний зураг хэрэгтэй юм, 1000 хүний анхаа хэрэгтэй юм, 100 хүний анхаа хэрэгтэй юм гэдэг. Тэгээ ийм амар энгийн үсгээр хүндээ нөхрөөс баггүй. Хэд дээр байгааг нь уншлаар агч. Тэгээд улсын бүртгэлийн хуулиар зохицуулсан юм. Тэгэхээр энийг бас нэлээд тодруулж өгөх хэрэгтэй хөнгөлөлтийн талаас нь. Яг нэг энэ бидээс төрийн бус байгууллагын ингээд санхүүжилтгүй учраас хэдэн хүн сэтгэлийн хуулиар нэрийг байгуулцдаг. Тэгэхээр үйл ажиллагаа явуулдаг өмнө төрөлгүй хүн амьдралаа бол ингээд хаяа явцдаг. За тэгээд эргээд шинэ бүртгүүлэх за асуусан бол асуусан гэж чиг аваад. За гэмтэр хийснээр хийгээгүй ингээд бүүм аймаар би энэс бүр ингээд хэрэглээ маргатаа тэгээд нөгөө дууцтай эвдэн дууцтай очиж нэг шинэ бүртгэжсэн. Айн ялгаатай. Зүгээр амьдрал бодтой амьдрал яг ямар үстэй. Ийм нийгмийн тустай одоо үйл ажиллагаа явуулдаг байгууллагын хөндлөнгийн юм уу хараат бас үнэлгээ мониторинг ингээд хийх юм шаардлагууд гардаг л да ийм тэтгэлэгт одоо уралдаанууд ч гардаг. Тэгэхээр энийг бас ингээд тусгай төрөл болгоод оруулчвал зүгээр юм болов. Хоёрдугаарт нь нийгмийн эмзэг бүлэг ядуу ийм иргэдэд туслах хөрөнгө босгох гэдгийг оруулж болох уу? Одоо жишээлбэл ингээд одоо нийгмийн эмзэг ядуу эрхэн зөрчигдсөн хүмүүс одоо эрхийг хамгаалахад хөрөнгө босгох гэдэг энэ төрөл зүйлийг оруулж болох уу? Яа тэгвэл одоо манай байгууллага ингээд хүн удалдаалах гэмт хэргийн чиглэлээр ажилладаг олон хохирогч гардаг.
За нэг юм одоо хүний 8-ны хохирогч хүүхдүүдээр сайн өмгөөлөгч авах гэсэн чи өмгөөлөгч нь байна. За тэр өмгөөлөгч нь дор хаяж юу гэдгийг 2 сая төгрөгөөр л би одоо хийхгүй бол энийг хийж чадахгүй гэд манай дээр хүрээд ирж байгаа. Тэнгүүт бид нар тодорхой хэмжээний гадаадын байгууллага доноруудад харьцаад ингээ 2 сая төгрөгийг олоод өгчөж байгаа. Гэхдээ энийг тодорхой бас нэг нийгмийн сайн сайхны төлөө энэ мөнгийг босгож байгаа шүү гэдэг үдлээр ийм одоо хөрөнгө мөнгө босгож болно гэсэн энэ үйл ажиллагааг төрлөөр ингээд оруулж болох уу гэсэн санал байна. 17-гийн 1. Тэгэхээр вебсайт маань өөрөө одоо дор хаяж сая төгрөгөөр босгодог. Жил болгон 200-аас 300 мянгыг хостын мөнгө гэж тэр компанида домений мөнгө гэж төлдөг тийм. Тэгэхээр энийг захин хуудас болон одоо сошиал олон нийтийн сүлжээ те веб одоо нүүр хуудас нүүр ном юм уу эсвэл пэйжээрээ дамжуулж одоо ийм сонголтыг өгөөч гэд ийм 3 санал байна. Баярлалаа. За тэгээд нэлээд хэдэн хуулийн дагуу би буруу санаж магадгүй иргэний нийгмийн байгууллага гэж орж байна. Нийгэмд одоо юу яадаг тусдаа үйл ажиллагааны байгууллага болох нь байна. За тэгээд төрийн бас энэ гурав чинь нэлээд нэр томьёогоо бас жоохон юу яамаар байна. Уялдуулчмаар байх юм. За тэгээ ер нь бидний иргэдийн оролцоо нэг иргэн төвтэй нийгэм байгуулсан энэ талаас нэг энэ 8 хэд дээр иргэдийн оролцоо хөдөлгөөний хямд улс төрийн боловсрол одоо боловсрол хүмүүжил дээр бас 8-1 дээр нэлээд тодорхой юмнууд заагаад оруулах зүгээр байх гэж санаж байна. Зүгээр олон улсын практик нь бол олон улсын төвшөнд авч үздэг тэр хоёр янзын төрөл нь холбоо сангийн хоёр сүрэл байгаад байгаа. Тэгэхээр зэрэг энэ манай нөхцөл манай буухаараа зэрэг энэ үг үсэг найдлага за тэгээд нөгөө нэг явуулж байгаа үйл ажиллагаатайгаа зохицохгүй юм гээд байгаад байгаа байхгүй. Жишээ нь одоо миний нэг санал болохгүй байгаад байгаа юм гишүүнчлэггүй төрийн бус байгууллагыг сангийн хэлбэрээр байгуулж олно гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь сан чинь хоёр дотроо хоёр янзын сан болох гэдэг байгаа байхгүй. Нэг нь болохоор үйл ажиллагаа явуулдаг сан, нөгөөх нь бол хөрөнгө босгодог, тэтгэлэг олгодог сан. Тэгэхээр энэ хоёр ч утгалтай байгаа байхгүй юу? Тэр энэ дээр их санаа зовоод байгаа юм аа. Ийм одоо ингээд холилдсон байх юм бол манайхан бүр ингээд бантан болох байхгүй юу? Ерөөсөө тодорхой зааж өгвөл наривчилж оруулаад бүх юмыг одоо ингээд хойрлоод өгчмөр байгаа. Бүртгэлийн асуудал их чухал. Бүртгэл бол их энгийн одоо хинч хүмүүс хоорондоо нийлээд нэглээ санаа бодлоо нэгдээд нэг зорилгын төлөө нэгдээд байгууллага тэрийг одоо ингээд хөгжүүлэх их бүхий байгаа. Зөв хуулийн этгээд энэ ч байгаа байхгүй юу байгууллага бүртгэж болно гэсэн. Энэ хуулийн этгээдээ бид нэг тодруулж өгмөр байгаа юм. Хуулийн этгээд нь төрөөс бусад гэж байгаа. Төрөөс төрийн болон орон нутгийн өмчөөс бусад. Тэгэхээр энэ ямар байгууллагуудыг онцолж хэлээд байгаа юм бэ? За байгууллагын дэргэдэх компаниудыг бас хязгаарлаж энэ тодорхой зааж өгөхгүй компаниуд дэргэдээ төрийн бус байгууллага байгуулад байгаа. Тэгээд татвараас чөлөөлөгдөхийн тулд бүх өмчөө тийш шилжүүлээд ингээд бас одоо ашиг ордог байгууллага мөрдлөө нөгөө талаас одоо ашигын бус үйл ажиллагаа явуулж байгаа мэт ингээ хоёр янзын бас харагдаад байгаа. Энэ дээр бас зааг хязгаар зааж өгөхгүй бол энэ дээр бол холилдсон шүү бас их хэцүү юм болно гэсэн ийм бодол байна. Үндсэн хууль болон олон улсын гэрээгээс илүү одоо олон улсын эрх зүйн акт ч юм уу те ялангуяа энэ чинь эрдэнэ нэгтгэгч яг хүний эхийн түгээмэл тунхлын 19 дугаар зүйлээр үндэссэн байгаа шүү дээ. Энэ бол энд ороогүй байна те. Тэгэхгүй бол энэ олон улсын гэрээ гэдэг чинь угаасаа Монгол улсын нэгдэн олсон олон улсын гэрээ гэж шүүх тайлбарж болохоор болчиход байгаа байхгүй юу? Эдгээр хязгаарлах боломжтой. Тийм учраас энэ дээр би бас ажлын хэсгийг ямар одоо баримт шиг үзэж гэж хэлж байгаа нэг бол эрдэнэ нэгтгэхийн талаар бол нүүбийн нэгдсэн үндэсний байгууллагын тусгай итгэгч ажиллаж байгаа шүү дээ. Тэрний тайлан одоо итгэлийг нэлээд наривч судалмаар байна тий. Энд бол ялангуяа энэ сүүлийн жилүүдэд бол энэ улс орон даяар ялангуяа одоо манайч ч гэсэн энэ эрдэнэ нэгтгэхийг одоо хязгаарлаж байна, боомлж байна тий. Иргэний нийгмийн үйл ажиллагаа явах тэр орон цайг багасгаж байна тий. Төрөлжсөн зүгээс ийм ерөнхий төрөлх гараад байгаа. Гэвч энэ дээр бас анхаармаар байна. Ялангуяа санхүүжилтийн асуудал гэдэг. Яагаад төр хувийн хвшин хамтран ажиллаад байж болдог. Яагаад төрийн бас байгууллага хамтарч ажиллаж болдог юм бэ? Түншлэл болдог юм бэ те? Төрөөс зөвхөн дэмжлэг авах те? Тэгээ нэг төрийн хөнгөлт өгөх юм уу нэг тийм асуудал яригдаад байгаа байхгүй. Тийм учраас энэ бусад бас ерөнхийдөө энэ төрийн бас байгууллагын хуультайгаа төсөлтөд холбогдуулаад бусад
хууль нэмэлт өөрчлөлт оруулах тэр төслөөс хамт одоо хэрэгжүүлмээр байна тийм. Ялангуяа энд заагдсан төсвийн тухай хууль, татврын тухай хууль тийм. Энэ ч бас нэг заагдаа өгвөл шилэн дасны тухай хууль байна тийм. Хэрвээ төрийн бас байгууллага төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа бол шилэн насны хууль бол бас энэ чинь үйлчлэх ёстой гэж бодож байна тийм. Энэ бол нэгдүгээр ерөнхий шүүм биш шүү. За тэгээд хоёр дахь том одоо санал зүйл энэ юу байна те 7-гийн 7-д төрийн бас байгууллагын улсын бүртгэхээс засагтай холбоотой харилцааг хуулийн эрхлэлийн улсын бүртгэхийн тухай хуулиар зохицуулж ирсэн байна те. Энийг бас тодруулмаар байна те. Магадгүй хуулийн эрхлэлийн улсын бүртгэхийн тухай хууль бас нэмэлт юм уу өөрчлөлт авах шаардлагатай гэж үзэж байна. Яг ямар хасах үндэслэл байна те. Тэрийг бид нар өөрсдөө наривчлан судлаад тэр хасах үндэслэлүүдийн бид нар төрийн бас байгууллагын зүгээс бас энийг наривч чадах хэрэгтэй. Яг л энэ ч бас тусдаа бас зүйл явж байгаа шүү дээ. Энэ дээр нөгөө юутай холбоотой те. Татам буулгатай холбоотой те. Тусдаа нэгэн наривчсан зүйл заалгавсан байгаа. Одоо шүүх хатан татам буулган гэжээ. Энэ дээр зүгээр санагдвал наривчлан ингээд одоо найруулга болон зохицуулт талаас илүү наривчлах зүйлүүд энэ 18 дахь зүйл байгаа. Татам буулгын төвийн эд хөрөнгөний зохицуулт гэдэг. Энэ дээр жишээ төрийн бас байгууллага шилжүүлэхээр шийдвэрлэх гэжээ хин шийдвэрлэхийг заагаад байхгүй тийм. Шүүхийн шийдвэрлэх гэж байгаа юм уу? Их бүхий байгууллага шийдвэрлэх гэж байгаа юм уу? Улсын бүртгэхийн байгууллага шийдвэрлэх юм тийм. Тэр итгэдийн зааж өгөөгүй тийм. Энэ эргээд бол нөгөө зохицуулт одоо хийж байгаа байгууллагатай их тодорхойгүй бас тийм орон зай үлдээж байгаа тийм. Тэгээд энэ 18-2 дээр ч гэсэн тийм. За заасан шийдвэр татан болох шийдвэр гаргасан их бүхий байгууллагаас томилогдсон татан болох комисс гарна гэдэг. Тэгэхээр би бол одоо хэрвээ шүүх гаргахын одоо татан болох шийдвэр гаргана гэж ойлгож байгаа шүү дээ тийм. Тэгэхээр энэ одоо татан болох комиссийг одоо шүүх томилох юм уу тийм. Шүүхийн тухай хуулиар энэ их мэдлэг байгаа юм уу? Үүнийг энэ ер нь шүүхийн одоо шийдвэр гаргах ёстой тэр одоо их бүхий юу н одоо их зүйн зохицуулт мөн үү гэдгийг энийг бас тодруулмаар байна. Тэгээ энэ хоёр дахь санал. За гурав дахь санал нь юу гэвэл яг энэ шүүмж эргээд энэ гүйцэтгэх удирдлагатай холбоотой зүйл залтыг илүү наривчлмаар байна. Удирдах зүйлтэй холбоотой одоо их зүйн зохицуултыг нэлээд дэлгэрүүлжээ. Гүйцэтгэх удирдлагын тухай одоо ялангуяа эрхтэй хариуцлага үүргийн тухай харилцааг наривчлах бол жишээ нь миний одоо зүгээс маш юм ноцтой юу заах гэж байгаа байхгүй тийм. Гүйцэтгэх удирдлага өмч хөрөнгийг захиран зарцуулна гэдэг. Юу гэсэн үг вэ? Одоо удирдах зүйлийн одоо ямар нэгэн юугаар шууд одоо энэ заалтыг харуул хэрвээ одоо хуульчтай шүүгч болоод энэ гүйцэтгэх захирал нэмийг өмч хөрөнгийг захиран зарцуулах хэрэгтэй байсан байна гэж шийдвэр гаргах байхгүй. Энийг үргэж хармаар байна тийм. Наривчилж тийм. Гүйцэтгэлийн бүхий гэдэг 22-ийн 1-ийн 1 өмч хөрөнгийг захиран зарцуулах гэж байна шүү дээ. За энэ нэг шүмжтэй. Үүнтэй холбогдуулаад ер нь энэ удирдах зүйлүүдтэй гүйцэтгэх удирдлага яг гүйцэтгэх удирдлагад энэ дээр нэг зүйл иргэд ирсэн байна. Энэ чинь төрийн болон энэ улс төрийн намын харьяалалтаа тэр ялангуяа одоо улс төрийн намын одоо төрийн байгууллагад ажилладаг албан тушаалтан албан хаагч мөн улс төрийн намын удирдлагад албан тушаалж байгаа тушаал хашиж байгаа хүмүүсийг энэ төрийн бас байгууллагын удирдах зөвлөлд гүйцэтгэдэг ажиллахыг хоригломоор байна. Тэгэхгүй одоо энэ 76 гишүүд чи одоо цаанаа доотлон 76 ардтай төрийн бас байгууллагаа за энэ улс төрийн намуудыг жигсэн энэ ерөнхийдөө энэ төрийн бас байгууллагын гэж яаж байгаас бүр хориглох хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй одоо намууд чи ингээд би энийг яа хэлж энэ хуулиа эргээд тэр улс төрийн намын тухай хуультай бас үйлдвэрлэх ёстой. Гол асуудал юу гэвэл энэ улс төрийн авилгал маш их байна. Энэ нь эргээд иргэний нийгэм төрийн бас байгууллагын авилгыг дэлгэрүүлэх улс суурь хүмүүс болоод байна гэж би одоо хэлж байгаа тийм. За энэ төрийн бас байгууллагатай холбоотой гол одоо санал. Зүгээр энэ нийтэд тусдаа үйл ажиллагааны тухай би энийг бас эргээд нэг одоо ерөнхий шүүмжлэлийн үйл та бүхэн асууж байгаа төр хувийн хөвшлийн түншлэлийг дэмжнэ гэж явж байгаа тийм. Тэр бол төр хувийн
олон улсын одоо юу гэдэг ойлголттой их зүйн зохицуулах бол тэр төр хувийн хөвшлийн түншлэл юм хандаж байгаа биш асуулт. Public private partnership гэдэг чинь private чинь хувийн хөвш хувийн компани аж ахуйн нэгж биш байхгүй. Хувь хүн ер нь төрийн бусад гэсэн үгийг агуулж байгаа. Тийм учраас тэр явцын ойлголтыг адилхан хэрэгтэй. Харин төр төмний түншлэл байхгүй. Тэгэхээр энэ зарчмаар нийтэд тусгай үйл ажиллагааны тухай хуулийг бол босруулмаар байна тийм. Даатгалын хууль бидэнд бас үйлчилж байгаа. Энэ даатгалын 31% бидэндээ одоо тусаж байгаа. Энийг яаж хөнгөлөхийг, яаж сайжруулахын нөхцөл байдал юм. Мөн нийгмийн баталгаа басгаад ирийн нийгэмд ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн баталгааны асуудлыг бид нар бас энэ хамруулж үзэх хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхээр цахилгаан нийгмийн бие ус байгаад ажиллаж байгаа хүмүүс цахилгаан зээд хамрагдахгүй байна, лизингийн зээд хамрагдаж чадахгүй байна залуучууд. Тэгэхээр зэрэг энийг бид нар бас энэ хуулиар авч үзэж бас хамгаалалтаа бий болох ёстой гэж үзэж байгаа. Тэгэхээр зэрэг ер нь бол энэ хуулийг сайжруулснаар Монгол дахь энэ арчилтыг бэлчүүлэхэд иргэний нийгмийн хөгжлийг илүү одоо нэмэгдүүлэхэд баталгаажуулахад ямар хувь нэмэр оруулах юм бэ гэдэг өнцгөөсөө би илүү харж ингэж үзсэлтэй. Тэгэхэд бол ямар нэгэн дээрдэх юм ерөөсө харагдахгүй байгаа юм. Тэгэхээр зэрэг төрөөс иргэний нийгэм төрийн бас байгууллагатай харьцаж байгаа энэ харилцааг хуульчилсан болохоос биш иргэний нийгмийн энэ арчилсан хөгжлийн арчилсан нийгэмд оруулж байгаа хувь нэмрийг илүү нэмэгдүүлэх, илүү таатай орчныг бий болгох энэ юм бол ерөөсө харагдахгүй байгаад ахаар зэрэг ингээд яг тодорхой тэрийн тэрэгсэн баг санд бичиж байгааг орчоод ерөнхий юм аа хийгээд тэр төрөө хэлээд тодорхой судалгаа хиймээр юм байна гэж. Тэгэхээр зэрэг энийг нэгэн байгууллага нийлээд үзэл баримтлал гаргасан, хуулийн яамд өргөн байсан. Энүүндээ туссан энэ үзэл баримтлал бидний хичнээн ярих тусгасыг энд ерөөсөө байхгүй байна. Тэгээд энэ сайхан эмэгтэйчүүдэн дээр чуулган болсон энэ дээр бас энэ юм ярьсан энийг бас авч үзэх хэрэгтэй байна. Тэгээд тийм Истанбулын зарчим гэж байгаа иргэний нийгэм өөрсдөө яаж харилцаатай байхыг яаж хөгжиж үр дүнтэй оролцохыг энэ зарчим байгаа. Энийг бас авч үзмээр байна. Гэх юм биш ингээд судлах юм. Тэгээд одоогийн нөхцөл бидний өмнө тулгамдаад байгаа ямар асуудалтай хуульчлах шаардлагатай байгаа юм бэ гэдгийг ингэж харж практик хэрэгцээг илүү сайн харж энэ хуульчлах юм хийхгүй бол их болохгүй байна гэж бодогдоод байгаа. Тэгэхээр иргэний нийгмийн ажиллах хэлбэр бол маш их өөр болж байна. Нийгэм маш өөр хурдан хугацаанд өөрчлөгдөж байна. Тэгэхээр бүртгүүлэхгүйгээр бид нараас ажилламаар байна бас. Тодорхой асуудал дээр. Тэгээ ийм юмуудыг бид яаж одоо хүлээж авах вэ? Албан бичиг авахгүй бүртгүүлэхгүйгээр ажиллах зэрэг. Энийг яаж хуульчлах юм бэ? Яаж авч үзэх юм бэ гэдгийг бас харамаар юм шиг байна. За мөн иргэний нийгмийг одоо бүртгүүлэх үйл ажиллагаа эвлэлтэн нэгтгэх хэрэг зохицуулнаа хуулийн дээр зорилго байгаа. Тэгэхээр үйл ажиллагаагаа явуулах тэр таатай орчныг бий болгох гэдэг үгийг энэ хуулийн зорилго дээр оруулахгүй бол зөвхөн эвлэлтэн нэгдээд болоо. Бид нэгдчихэд цаашаа хөдөлмөр биш, өшөө юм ажил юм биш. Энэ юм нь ерөөсөө байхгүй байгаа бол тэр баталгаажуулах гэдэг үгэндээ орцсон гэж ойлгох юм бол энэ хууль чинь нэг мөр ойлгогдож байгаа энэ зарчмаа бүр алдаад байна гэж алдахаар байна гэж ингэж харагдаж байна. За баярлалаа. Хоёр дахь хуультай хуулийн төсөл нийтэд тусдаа үйл ажиллагааны тухай хууль дээр зүгээр эрхцүүлж хүний хөлтөөр нэг юм гурван асуудал байна те. Нэгдүгээр санал гэвэл энэ нийт 11 зүйл нийтэд тусдаа үйл ажиллагааны эрхцүүн статус авахд шаардлагатай баримтчиг гэдэг. Тэгэл энэ ч нэг юм ноцтой зүйл явж байна. Зөвхөн энэ юу гэвэл энэ шаардлагатай баримтчиг болохоор за доторын үгүй байдлыг түрүүнд өгсөн энэ 12-ийн 1-3 за сүүлийн 2 жилийн үйл ажиллагааны тайлан гэсэн байгаа тийм. За энэ зүгтээ бил магадгүй. Харин энэ 12-ийн 1-2-д нийтэд тусдаа үйл ажиллагааг сүүлийн 2 жилээс доошгүй хугацаанд тасралтгүй хийсэн тухай баримт гэж байгаа байхгүй. За нэгдүгээр энэ чинь энэ үйл ажиллагааныхаа тайланд яагаад тусагдаж болдгоо тийм. Хоёрдугаар тэр 2 жил тэгээд хугацаанд яг ямар үндслээр гарсан юм те тасралтгүй гэдэгт одоо юу ойлгож байна те үргэлжилсэн тасралтгүй гэдэг зарим нь яриад байдаг те тухай баримт гэхээр яг юу ямар баримтыг хэлээд байгаа те өөрөөр энэ 12-ийн 1-2-ийн чинь одоо шалтгааныг хангаагүй байна гэж бүртгэхээс татгалзах үндсэндээ үндслэхэд эргэцэн үндслэхэд энүүгээ гарчаад байгаа байхгүй те нэгдүгээр. За хоёрдугаарт бол энэ 15 дугаар зүйл нөгөө нийтэд тусдаа үйл ажиллагааны эрхцэн статусыг цуцлах үндэслэл гэдэг байна тийм. Энийг бас эргэж бид нар анхааралтай бүр наривчилж хармаар байна тийм. Бүр зүйл залтаас. За миний зүгээс зүгээр эрхцэн үнднээс бас энэ одоо санал болгож байгаа залтууд энэ чинь нэг юм давхардал явуулж байгаа шиг байна. 15-ын 4-д тийм. За гэж үзвэл за цуцлсан гэж үзвэл одоо цуцлсан гэж үзвэл гэдэг одоо үг чи одоо ямар нэг томьёо вэ те.
энэ ч одоо шийдвэр гараад те одоо шүүхээс юм уу улсын бүтээлээс шийдвэр гарч иж тэр чинь үндэслэх байна шүү дээ. Үзвэл гэдэг чинь одоо эргээд нь автом тушаалтны юм уу төрийн албан хаагч одоо үзэмжээр шийдвэр гадаа шүү дээ нэгдүгээр. Тэгээд энэ тухай онцлог эрх бүхий байгууллага эсвэл шүүхэд гаргаж шийдвэрлэх юм даа. Тэгээд энийг тодруулмаар байна те. Энд чинь эрх бүхий байгууллага гэдэгтээ яг ямар байгууллага хэлээд байгаа юм те. Тэгээд эсвэл шүүхэд гэдэг чинь эсвэл би одоо хуульцсан тухайд одоо хуульцсан яам руу очиж энэ гомдлоо гаргаж шийдвэрлэх юм байна. Эсвэл шүүхэд гэж байна шүү дээ тий. Энэ бол ирээд нөгөө их зүйн хийдлийг үүсгэж яана зөвцүүлтийн хийдлийг тий. За тэгээд гурав дахь зүйлбэл энэ 16 дугаар зүйл төрөөс үзүүлэх дэмжлэг гэдэг байгаа тий. Би ирээд энэ дэмжлэг гэдэг үгийг ерөөсөө яг одоо таашаах хүн. Энэ бол яг төр олон төрийн бас байгууллагын хамтын ажиллагаа түншлэг болох хэрэгтэй тийм. Тэгээд энэ дээр зүгээр гол санааг нь энэ байна л да. Энэ 16-гийн 1-4-т энэ нэг энэ нэр томьёог бас тодруулах шаардлагатай. За шалгуурын үндсэн дээр санхүү таслал эдийн засгийн дэмжлэг үзүүлэх. За санхүүгийн дэмжлэг бол ойлгомжтой тийм. Санхүүжилт болох юм байна гэдэг. Эдийн засгийн дэмжлэг гэдэгтээ яг юуг ойлгоод байна тийм. Энийг тодруулах хэрэгтэй. Тэгээд энэ 10 үнэтэй холбогдуулаад энэ 17 дугаар зүйл энэ тайлан гэдэг байгаа тийм. Энэ тайлан дээр энэ нэг давхардал үүссэн баг шиг байна. 17-гийн 1-2 болон 17-гийн 1-3-т нийтэд тусдаа үйл ажиллагааны хураангуу тэгээд олон нийтийн дэмжлэг авсан байдлын тухай мэдээлэл гэдэг. Энэ дээр яг юуг ойлгоод байна? Олон нийтийн дэмжлэг авсан мэдээлэл гэдэгтэй тийм. Гарын усаг цуглуулад авсан мэдээллийг хэлэх гээд байна уу? Эсвэл үйл ажиллагаагаар тэр олон нийтийг одоо дэмжсэн мэдээлэл авах гээд байна уу тийм? Иймэрхүү тийм ерөнхий зүйлийг бүр тодорхой болгомоор байна тийм. Энэ их зүйн зохицуулалт учраас ерөнхийгээс тодорхой маш одоо наривчилсан зохицуулалттай байж иж эн чинь бол эргээд нэг ойлгомжтой тийм байж иж энэ хөлчин бол хэлж хүмүүстэй байна. За баярлалаа. Бид яагаад өөрчлөж байгаа гэдэг үзэл санаа үзэл баримтлага гэж хармаар санагдаж байна. Энэ бол зөвхөн бид нар өнгөрсөн цэг таслах зүйл заалтыг наацаар оруулаад гаргахаа бол бид нар бараг одоо тохиолоо байжсан дээр юм шиг санагдаж байгаа байхгүй тийм. Хоёр гэх юм бол одоо тодорхойгүй байгаа. Одоо төрийн сонгуульд учраад байгаа хүндрэлүүд энд яаж хийгдэж байгаа юм шиг төрийн байгууллага, төрийн бас байгууллагуудын хоорондын харилцаа тэгээ төрийн байгууллага ингэж тэгж болохгүй гэсэн нэг тийм тунгалаг шинжилгээ заалт явж байна. Гэтэл одоо яаж яах вэ? Төрийн байгууллага одоо энэ хуучин хууль үүсэж байгаа хуулиас хойш хичнээн удаа ингээд шинжилсэн бүртгэл гээл гинт нэг өдөр танаа төрийн сонгуульд шинжилсэн бүртгэл хамрагдаагүй байна гэж янз бүрийн юу зүйл бас хязгаарлалтууд өртөөд ш. Өөрөө бүртгэгчгээд буцаад яг дахиад шинжилсэн бүртгэл дахиад шинэн энэ болгоч төрийн сонгуульд нэмэлт ачаал нэмэлт заалт болдог. Тэгээд нэг хоёр гэх юм бол хоёр хуулийг аль алийг нь уншихаар субъектив байдлаар тайлбарлагддаг. Субъектив одоо нөлөө орж ирэхээр зүйл заалтууд их олон байна. Тухайлбал яг үүндээ энд олон байгаа төрийн сонгуульд байн зөвшөөрөд 50% гэдэг бол яг тийм байгаа. Тэгээд бид ингээ ойлгож тайлбарлаад шүү дээ. Тийм наадхан чи цалин орно. Үгүй тэгэхгүй гэдэг. Тэр буцаад яг хууль хэрэгжээд ирэх үед ийм заалтууд ч яадаг хөл албан шалтгааны талд үйлчлэх магадлал тасар өндөр. Тэгэхээр нэг өсөндөө тэр ашигт дээрээс нь би энэ нийтэд тустай одоо төрийн бас үйл ажиллагаа хэлэх төрийн бас байгууллага болох нь яг ямар давуу талтай юм бэ гэдгийг ойлгохгүй байна л да. Маш их хүндрэл чиглэлийг даван туулж очоод буцаад яг өөр давуу эрхлэл гэсэн үг залтууд явж байна. Давуу эрхтэйгээр тийм. Тэгэхээр бол яг өөр тэр бүх үйлчлэгийг төрөөс авах тэр бүх хөнгөлт чөлөө бүх юмыг бол давуу эрхтэй л гэдэг болохоос биш. Яг нийтэд тустай үйл ажиллагаа хийж байгаа нь илүү одоо үеийн нөхцөл гэж харагдах юм харагдахгүй байна. За дээрэс нь төрийн бас байгууллага зэрэгээс өсвөлээд яг үүндээ бол нэмэлт номлолтын хүндрэл үүсч болзошгүй байна. Энэ шиг санхүүгийн их уср гэдэг бол яг мөн багхгүй. Угаасаа төрийн бас байгууллагын тухай хуулиараа санхүүгийн их уср юу яах вэ гэдэг хуулиар зааж байгаа тохиолдолд яагаад бүртгүүлэх шатлан дээр санхүүгийн их усраа дурдах хэрэгтэй юм бэ те? Энэ чинь буцаад яг хөө одоогийн байгаагаасаа болдуулсан нөхцөл байдал болчихж байгаа юм шүү гэж харагдаад байна л да. Тэгээ ер нь бол яг хөө энэ хоёр хуулийг ингээ хараад байгаа юм бол татварын өнгө чөлөөлтөд тэгэхэд яваад тахаар нийгэм үйлчлдэг төрөөс авах татварын өнгө чөлөөлт үзүүлэх байгаа юм шиг. Тэгснэ яг ингээ нийтэд тустай энэ хуулийн уншаад үзэхээр гишүүнчлэлтэй байгууллагууд чиглэлээ гэсэн адилхан бас ингээд нийтэд тустай үйл ажиллагааныхаа төлөө өртөнч гэдэг юм. Тэгэхээр өөр хоорондоо зөрчилтэй дээрээс нь яг ингээд даваад үзэх юм бол нэг нь нөгөөгөөсөө яаж ялгараад байгаа нь тодорхойгүй.
Тэр битгийгэл нийтэд тусдаа үйл ажиллагааны санхүүжилт нь ямар авах вэ гэдэг нь төрийн бас байгууллагын хуулийн санхүүжилтийн хөсрөөс хязгаарлагдмал байдлаар тусцсан ч гэдэг юм. Ийм аюул олон зөрчилдөөнтэй асуудлууд байна л да. Тэгэхээр мэдээж хэрэг энийг бол нэлээд нухацтай үзэх хэрэгтэй. Дөрмийнхөө зорилгын дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллага юм шүү гэсэн тэр мэдээллийг гаргаж авах хэрэгтэй байдаг. Тэрнээс биш төр юм уу? Одоо өөр хэн нэгэн байгууллага бол тэрнийг бол гаргах одоо ёс байхгүй маа. Тэгэхээр энийг бол аюул сан анхаарах хэрэгтэй. Энэ бол их зарчмын асуудал байгаа юм шүү гэж ингэж хэлмээр санагдаж байна. За мэдээч хэрэг санхүүжилт тэр нөгөө татвар хөнгөлөлт энэ төргээд үзүүлнэ гэдэг жишээ л да тийм. Тэгэхээр нөгөө энэ яаж үзүүлэх юм бэ гэдэг юм гэхээр за жишээлбэл гэж хэлэх хэрэгтэй байхгүй. Жишээлбэл одоо өнөөдөр энэ Монголын төрийн бас байгууллагуудад тохиолдод байгаа хамгийн хэцүү юм бол юу вэ гэдэг чинь гэрээт ажилтнууд, сайн дурын ажилтнуудад өгж байгаа замын зардал, хоолны мөнгнөөс нийгмийн даатгалын шимтгэл авна гэдэг байхгүй. 5,000 төгрөгнөөс та нар энэ юугаа бич тий 11% авдаг тий 10% нөгөө нэг орлогын албан татварыг авдаг. Тэгээд тэрнийг хасаад нийгмийн даатгалынх нь шимтгэлийг авдаг байхгүй. Тийм тайлан өгөөгүй учраас та нар одоо энэ улсын юунд чинь бүртгэж авахгүй эсвэл одоо та нар татварын өртөө энтергээд ингээ ийм юмнууд гарчиж байгаа шүү. Гэтэл өнөөдөр төрийн бас байгууллагууд чинь бүх үйл ажиллагаануудаа байнгын одоо орон тоотой байж хийлгэх тийм санхүүжилт бол байхгүй шүү. Тэгэхээр энэ юмнуудыг л үгнийг харж хийх ёстой л гэж ингэж бодож байгаа юм л да. Тэгээд угаасаа нөгөө үзэл баримтлал байхгүй дахиад тийм болохоор чин зэрэг яг юунаас ургаж гарч энэ зохицуултыг хийж байгаа вэ гэдгийг харах юм байхгүй байгаад байгаа байхгүй төрийн. Тэгээд энэ л одоо их зовлонтой л болчиход байна. Гэхдээ бол би бол зөвхөн юу гэж бодож байгаа вэ гэхээр хизээч төгс төгөлдөр юм бол гардаггүй тий. Ямар нэгэн дэвшил энэ дээр байгаа юу гэвэл байж л байгаа. Тэгэхээр зэрэг одоо хэрэгжүүлээл тэгэл цааш нь сайжруулаад явах л ёстой байх таа л гэж бодож байна. Төрийн байгууллагын чинь бол нийт төрийн байгууллагаа өөрчлөлт тэр үйл ажиллагаа хийгээд явна. Нийт тусдаа үйл ажиллагаа авах юм бол дахиад нөгөө давхар тэр тийм одоо шаардлага юунууд одоо нэмэлт ийм ажлуудыг хийгээд ингэж санхүүжилт авах юмаа гэж ойлгож байна. Таны хай гिचлэн байхгүй. Та заавалчгүй эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаа заавалчгүй тэр статусыг аваад тэрийг бол заавалчгүй эрүүл мэндийн одоо тийм чиглэлээр явуулах тэр эрх чинь нээгдэхгүй та төрийн бас байгууллагыг одоо нэг шиг хийгээд явж болно. Давхар нөгөө санхүүжилт нэтэрээ нөгөө гэрээгээ гүйцэтгүүлэх юм арай илүү ихийг одоо авахар болох юм бол статус авах боломжтой юм аа гэсэн үг. Тэгэхээр би зүгээр энэ төрийн бас байгууллагын хуулийн дээр эндээс гадна нийт тусдаа үйл ажиллагааны тухай хуулийн заасан статус авах юм бол энэ үйл ажиллагааны бас болох юм аа гэж тайлбарлах хэрэгтэй байсан юм байна гэж ойлгоод байна. Манай одоо энэ олон урамжуулж энэ төр баяр сайхан гэдэг энэ чин чулуунгал олон энийг эмэгтэйд нар олон сайхан санал өгч байна. Тэгээ энийг бол одоо энд нь тусгаж энэ улсууд юу яриад байна гэдгийг бас нэг анхаарах хэрэгтэй болов уу гэж бодож. За хамгийн сүүлд хэлэхэд яг нь олон одоо энэ дотор байгаа улсууд цөмөрөөс соёлтой боловсралтай нэм улсууд байна. Зүгээр ер нь төрийн бас байгууллагуудын ёс зүй, өөрснөө харьцаа одоо бас үйл ажиллагаа явуулах одоо энэ дээр юм бол тоглолттой. Тэгээд баргалж одоо энэ байдлыг одоо дорн дөрөөлөд одоо хуулийн байгууллагууд бол энэ одоо энэ өнгөрсөн онд гэсэн бараг 50% татан болгоно гэдэг ингээд янз бүрийн тэр нэг мессежлүүд фейсбુકчлүү нэг юмудаар ингээд явуулаад байсан. Тэгээд ер нь энэ төрийн бий бол одоо хамгийн сүүлд хэлэхэд төрийн байгууллагуудыг дэмжиж байгаа юм бол энэ дотор байгаа нь үнэтэй сайхан зөвлөгөө өгсөн юмнуудыг улсуудын тэр хэлсэн барьсангал наанаа тусгаж өгөөрэй. Эрхийг баталгаажуулж өгч байгаа хууль шүү. Тэр нийтэд тусдаа үйл ажиллагааны тухай хууль нь төрөөс дэмжлэг авах гэж байгаа бол тодорхой хэмжээний шаардлага тавина тий. Ил тод байна, хариуцлагатай байна, нийтэд тусдаа нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулна гэд тэр харилцаануудын зохицуулж өгч байгаа юм шүү гэдгээ бид нар анхаарах хэрэгтэй юм шиг байна. За хилцүүлэгт оролцсон төрийн бас байгууллагын төлөөлөлд дундаасаа баг гарган хуулийн төслийн зүйл заалт бүр дээр наривчлан ажиллаж санал шүмжээ нэгтгэхээр боллоо.